зөөлөн хүчний бодлогоос гадна эдийн засгийн бодлого буюу аялал жуулчлалын асуудал бас байгаа. Тэгэхээр гадагшаага бид нар одоо сурталчилснаар аялал жуулчдыг одоо илүү их авч одоо эдийн засгаас холонгоруулахад хувь нэмэр оруулах ёстой. Тэгээ үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр 2024 онд Монгол улсад 727 мянган жуулчин хүлээн авсан гэсэн юм албан ёсны статистик тоо байгаа. Энэ бол одоо Монгол улсад гадаадаас ирж байгаа хүмүүсээс ажил хийх гэж байгаа ч юм уу сурах гэж байгаа хүмүүсийн хасаад яг энэ тоо гардаг байгаа. Тэгэхээр бид нар тодорхой бодлогуудыг хэрэгжүүлснээр 2026 онд 1 сая жуулчин хүлээж авъя гэж зорилт дэвшүүлж ажиллаж байна. Гэхдээ бид нар тооноос илүү чанарт ирээд бас Монголд ингээд тодорхой хэмжээний мөнгө зардаг юм чанартай жуулчин авахад илүү анхаарна гэж бодож байгаа. За 23 он дэлхийн эдийн засгийн форумаас одоо аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс гаргадаг 2 жил тутам. Тэгээ үүгээр бид нар 85 дугаар байранд орсон байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар аялал жуулчлалын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, за дэд бүтэц үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийг сайжруулах гэх замаар одоо энэ индексийнхаа байрыг урагшлуулах шаардлагатай. За Монгол банкны төлбөрийн тэнцлийн тооцоололоор бас аялал жуулчлалын салбарын одоо эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг тооцоолдог. 24 онд 630 сая $ам орлого одоо энэ сектороос энэ салбараас олсон гэж тодорхойлж гаргасан. Тэгэхээр бид нар одоо чанартай жуулчдыг нэмэгдүүлснээр 800 сая $, одоо 26 онд олох юм байна гэж одоогоор төлөвлөж байна. Тэгээ хамгийн гол манай одоо энэ 5 жилийн үндсэн чиглэл багж байгаа бодлого нь бид нар 150 орчим тэрбум төгрөгийн нэг хөнгөлөлтөө зээлийг яг энэ аялал жуулчлалын салбарын одоо зочид буудал, резорт, за хөдөө орон нутагт кофе шоп, зоогийн газар, мөн одоо зам дагуух үйлчилгээний газруудад энэ нэг хөнгөлөлтөө зээлийг одоо олгохоор 2026 оны төсвийн төсөлд саналаа өгчгөөд одоо 2 дугаар хилцүүлгээд авчаад ингээд байж байгаа. Ингэснээр манай одоо дотоодын энэ зочид буудал үйлчилгээний газрууд зэрэглэл ахиулах, илүү чанартай үйлчлэгийг хүмүүст хүргэх, ариун цэврийн байгууламж нэмж барих гэх мэтчлэн өөрсдийнхээ чанарыг сайжруулахад анхаарах бодлогыг барьж байгаа. За баярлалаа.